Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Арван дугаар хэсэг. Хэд хоногийн өмнө бүжин лам хил улгүй үүр цүрээр алгуулж айлгаж сандрахснаас хойш дулмаа гарсан ч орсон ч түүнийг битүүхэн цагдах болжээ. Бүжин лам тэр нэгэн өдөр Цэрэнбатыг цагаан цэрэгтэй цуг явж байна гэж ярьснаас хойш дулмаагийн сэтгэл улам их зовх боллоо. Энэ хүүхэд тэр хүнийг Цэрэнбатыг мөн л гэж бодоод хайж сурж явсан юм. Одоо дахиад ч явж мэднэ гэж бодоод шин чөлөгтэй унтж чадхан болж гэгээ орохдоо зэрэгэл алба шиг өндийч харна. Түүнээс гадна нөхрийнхэн төрсөн дүү арай цагаан цэрэгтэй нийлчгээд явж байдгийн биш үз гэж бас хардан сэрдэж түүнээс болж айн ширвэтнэ. Дулмаа өнөө өглөө сэрэгтэйгээ зэрэг өндийч харвал бүжин лам наашаа харчихсан унтж байлаа. Хавар болж дулаарсан тул өрхөө бүтээхэ болсон учраас гэрт сайхан гэгээтэй байлаа. Дулмаа бүжин ламын хэсэг зур харж хэвтлээ. Бурхан л хүнд ийм сайхан царайцус хайрладаг байх та гэж бодоод санаа алдав. Бүжин ламын тэгшхэн толгор магнаа, бодмол юм шиг уул ангуул, жирэгвэр хар хөмсөг, ер нь юм бүхэн эр хүнд байтугай эмэгтэй хүний шохоорхол татгаар говцгэлэнтэй болохыг Дулмаа сайн мэднэ. Өөрөө тийм цэвэрхэн хөөрхөн болж төрөөгүйдээ тийхүү санаа алдсан юм. Гэлээч хүний сайхныг өөртөө хуулан авч хэрэглэж болохгүйгээс хойш яая гэх вүлээ. Ийм сайхан дүүтэй болж байгаадаа баярлан бахархаж түүнийг дагуулад хүрээ хороогоор явж муусан харцуулын хорхойг хүргэх юмсан гэсэн эмэгтэй хүндэл байх сонирч хөөрөө бодол төрнө. Хэд хоногийн өмнө гинтэн зан ирж хайр дамаргийнхан тухай хэл сур гаргаж өгснөөс хойш Дулмаагийн сэтгэл гэгэлцэн догдолж заримдаа айн төгшин. Дэлгэр Батыгаа холын замд өвдөхдөө зөвхөн ан гөрөөнд явуулж байгаа юм шиг санаж байсан билээ. Одоо санахвал олон мянган дайсны өдөөс сөрөн довтолж үхсэхээ мэдэхгүй тулдаж явааг ухаарч мэдээд хайрт хүнийг минь бурхан өршөөж дайсны сумнаас аврах болтугай гэж сэм залбирч бурхандаа мөргөх болжээ. Дулмаа идүүгээ нас 25 ааш зан сайтай үйл сүрдсэн цайн айлыг авч явах бүсгүй билээ. Угаас ядуу айлын охин тул гойж хэнцэрлэх хийгч мэдэхгүй хар борхон амьдрал өсөж өндийсэн эгэл жирийн нэгэн бүсгүй юм. Нөхрөө эзгүй хойгоор эцэг их холоос зорж ирсэн бүжин лам гурвыг бөөцөлөн асарч байх нь гэрийн эцэгтэй болсон миний байдлаас болно гэж бодно. Дэлгэр Бат өвлийн ихэнх сард явж агнсан гөрөөсний мах нь арай дуусаагүй. Барууныхан хүрээнд орж ирэхин өмнөхөн авсан баг зэрэг горил будаа байгаа тул гадуур явж хоолунд хайхч хэрэг гарсангүй. Дулмаа нэлээд хэвтэж байснаа босоход бүжин ламч сэрж өндийлөө. Миний дуу унтаж бай. Их чинь одоохон галлаа гэж Дулмаа хэлээд дээлээ нөмөрөн босчээ. Дулмаа бүжин ламаас тав ихч тул түүнийг миний дүү гэж хэлэх дуртай. Бүжин ламч түүнийг төрсөн ихч шигээр санана. Бүжин лам босох гэснээр болж саяхан зүүдэлсэн сонин зүйдэн бодлоо. Өндөр уулын оройд гарч ирэхэд өглөөний нар нүүрэн дээр нь мэлтсхийн тусаж нүд гял болоод болсонгүй. Ойрхон хөхөө тун ярав сайхан донгтож байлаа. Бүлээн салхи нүрийг нь илж таалж өсийг нь эргэнүүлэн хийсэн. Наранд нүдээ тасгаж байж харвал тэртээ уулын бэлд утаа манан дунд хот суурин газар бараалан харагдана. Сайн аживал бага насаа өнгөрөөсөн улаастай хот нь байжээ. Хот руу хараад сууж байтал хот утаа манан шингэн алгуулж морин туураа тажигнав. Цочин эргэж харвал Цэрэнбат давхин ирээд мориноосоо буух гэснээ нүд нь гялалзан их муухай харснаа. Чи намайг хүлээж чадсангүй хөгшнөл ухаантай ханилж хурмаа хийсэн гэлүү гэснээ тажигнтал инээлээ. Бүжин лам босон харээж гар сарван хаанаастаа тэр чин намайг хүчээр авсан юм намайг аварч өршөө гэж уйлан дуутахад Цэрэнбат огтон тоосон шинжгүй хажуугаар нь шороогоор булаад давхиад явчихлаа. Бүжин лам түүний хойноос уйлаад л гүгээд байв. Нэг харсан чинь Цэрэнбат нь даашин хөөгийн данжаадын толгойг барьчихсан инээсээр хурч ирээд чамаагаан бодож ийм л нүүл хийлээдээ гэд тэр толгойг өмнө нь чулуутчихв. Бүжин лам учиргүй айж чарлан зүхтаахад тэр толгой хойноос нь өнхрөнхөөж хай миний хөөрхөн бүжин гэж муухай орлно. Бүжин лам гүйгээд л байж
Тэгсэн чинь утаа шороо маналзаж буундуу нэжгнээд явчихв. Зог тусаад харвал олон хүн орилолдоод тал тийшээ зүхтааж сагсгар цагаан малгайтай орос цэргүүд тэр зүхтаасан улсыг буутаж байна. Бүчин лам буцаад л гүйлээ. Хойноос нь цагаан цэрэг хөөж байгаа бололтой морин туураа тажигнаж буундуу нэжгэнэ. Хүүхэд уйлж нохоо хуцаж өлөн шороо босно. Чухам хаана яваач мэдсэнгүй. Хажуугаар нь хашаа байшин жирэлцэн. Өөдөөс нь сэрэм салхисан гинэд цэцэг ногооны үнэр ханхлав. Их гүйсэндээ учиргүй амьсгаадж байсан тул төр зогсоод харвал нарийнхан гол жирэлцэн урсаж байлаа. Аман чих сангасан бололтой голын ус руу хошуугаан дүрээд залгилж байтал бүжин лам гэж хөндөөд. Эргээд харвал Цэрэнбат баахан адуу туучгсан гол руу орж ирлээ. Цэрэнбат дэрэгдэн хурч ирээд мориноосоо бууж манай адуу бүр холтсон байна шүү. Урагшаа даваад явчихж. Чи хөхөөрөө дэвтээсэн үү? Удахгүй гүүгээ барина гэж хэлээд урт цагаан сурултаа ганц гарган тамхи нэрв. Ус ууж байсан морд захаасаа өргөн хойлров. Адууны цаанаас аав нь жороо хүрэн морныхоо эмээл дээр хазгай суучихсан ирж яваа харагдлаа. Аавч ирлээ. Би адуугаа авсалчгаад харин чи аавта цуг яваарай гэж Цэрэнбат хэлээд уурга тулан мордлоо. Жороо хүрэн морьтой аав нь нэг харсан чинь даашин хүүгийн пөөсний данжаад байлаа. Бүжин ламын зүрх пал хийж хашгирах гэсэн боловч дуун гарсангүй. Данжаад дэрэгдэн ирээд чамайг хаашаа зүхтаасан ч би олон шүү. Чи энд юу хийж байгаа юм харь гэж зандрав. Бүжин лам их л дургүйхэн босоод явах гэтэл нохоо яригаад морин туураа бижигнээд дахиад л үймэн шуугаан дэгтлээ. Тэгэд цааш нь юу болсныг бүүмэд цочин сэрээд харвал дулмаа мэлтээтлээ харж байснаа ороо шажигнуулан босож байлаа. Бүжин лам энэ хачин зүйдэн бодож санаа алдснаа бослоо. Түүний зүйдэнд орсон бүх зүйл үнэндээ сүүлийн үед амьдралд нь тохиолдож үзэж харсан зүйлтэй холбоотой байсан тул дахин гүнзгий санаа алдав. Шалавхан хувцлаад гадаа гарвал салхи хөөгөж холхон ноход боргоож байна. Зүүн гэрийн хоёр хөгшин боссон бололтой тооноор нь утаас авсна. Бүжин лам гадаа нилээд зогсож байснаа гэрт орвол дулмаа цайгаа уудалж байна. Бүжин лам цай уухта үе санаа алдаж байхыг ажсан дулмаа тэссэнгүй. Чи яагаад л санаа алдаад уруу царайлаад байна та гэвэл бүжин лам албаар инээхийг оролдон таач бас ажигч байна шүү гэлээ. Санаагаар унаад явах вэ? Гиндүнгой юу гэлээ? Ардын намынхан удахгүй хүрээн дэрнэ гэсэн шүү дээ. Ах нь одоохон л хүрээ дэрнэ. Цэрэнбат маань ах шигээ зөрөгтэй мэрэгэн цэцэн бууддаг ухаантай хүн болохоор мөн л ардын намын цэрэг болцоход энэ муусан гамин цагаантай тулж яваагаас зайлахгүй. Тэгээд л удаад байгаа юм. Тэр чинь хятадд өшөрхөж явсан юм чинь ирэх замдаа ардын намын цэрэгтэй дайралтаж гаминтай дайцсан л та. Тэр маань Дэлгэр баттай цуг ирэх чинь билүү? Ардын намын цэрэг цагааны цэргийг хөөчөхөд ирэх тэр өдрийг л хоёулаа хүлээц суй гэж дулмаа ярьлаа. Бүжин лам ийм үг сонсоод их баярлаж нэрээ тийм ч болов уу гэж бодсон боловч хэд хоногийн өмнө барааг нь харсан цагаан цэргийг бодхоос л өөрийнхөө энэ бодол дулмаагийн үгэнд дүүрэн итгэж чадахгүй байлаа. Гинтэн 10 цэргээ жагсаагаад буудах сургууль хийж байтал Очир Батуев хоёр хурж ирлээ. Гинтэн номхон команд өгч уудлагын сургууль хийж байгаа тухайгаан илтгэвэл Очир хайхрамжгүй сонссноо. Аравтан аваад яв. Хятадын пөөснээс цэргийн хэрэгцээнд хэрэглэх арх тамхи олж ир гэж тушаалаа. Очирвийн үгийг няцаах арга байсангүй тул гинтэн цэргээ дагавлан хуарангаас гарчээ. Яаж дээрэм хийнтэй? Таны хүн дайралтах вийтэй гэхээс гиндэнгийн яс хавталцаж байсан боловч Очирвийн тушаалыг биелүүлэхгүй хоосон буцаж очивол тэр зэрлэг амьтан толгой авна гэдгийг мэдэж байв. Тоостой гудамж уруудын явж байснаа эргэн харж дээрэм хийх боллоо доо гэвэл даргын тушаал шүү дээ хийхээс өөр замгүй гэж нэг бурайд цэрэг хэлв. Тэр бурайд бол Очирвыг дагаж Орос нутгаас ирсэн хүн бөгөөд хүн алж хүрээ талхаас буцахгүй хүн байх гэж гинтэн бодож байсан нь яг онжээ. 10 цэргийн 6 нь Монгол, 4 нь бурайд юм. Тэр 4 бурайд нь бүгд Очирвтай хамт Орос нутгаас ирсэн олзаа шиг хайсан хүн алахыг өмнө чинээнд боддгүй зэрлэг хүмүүс болохыг гинтэн гадарлаж байлаа. 6 Монголын 5 нь харин гиндэнгийн үгийг сонсдог нутаг усных нь байсан тул тэдэнд итгэж санаж бодсноо ярьдгийг.
Харин өөр аравтаас ирсэн нэг монгол хүнийг чухам ямар бодолтой, ямар ааш зантай хүн болохыг мэдэхгүй зүүн хошууны хүн гэдгийг л мэдэж байлаа. Аль пүүс орох вэ гэж гиндэн асуувал түрүүчийн бүрээд цэрэг хялам хийснэ. 10 дарга та гулж байгаад л байна уу та. Аль ч пүүс ялгаагүй арх тамхитай л байдаг юм. Энэ үхэнд нэг пүүс бий гэв. Гиндэн пүүс дээрэмтгээс гарах замгүй болсон учраас бүрээд цэрэгийн заасан пүүс рүү явлаа. Пүүсний үүдэнд очиод яадгийн билээ гэж төр саатахад өнөөх бүрээд бууныхаа бөксөөр хаалгыг нь бижигнүүлэн нүдлээ. Удалгүй зузаан дүнзэн хаалга алгуурхан онгойж 2 хятад гарч ирээд тонголцсон мөргөв. Цэрэгийн хэрэгцээнд танай пүүснээс арх тамхи авахаар ирлээ гэж гинтэн зөөлөн хэлбэл аяа болоолгүй яха ирэх юм ноёд моряла орохтоо гэж нэг хятад нь ахилцсан хэлээд гараараа орохыг өрнөдөглөө. Тэд дотгошоо орвол түрүүчийн хятад тэднийг сүүмгэр гэрэлтэй нэг өрөөнд оруулаад сууа гэж өргөн модон хан зөөд заана. Цэргүүд ханзан дээр зэрэгцэн суухад одоохоо та бүхэнд хоол арх авчирна. Тавтай сууж зоглоова гэж өнөөх хятад хэлбэл гиндэн сандран бэдэнд арх уух зав байхгүй аваад явна гэвэл бүрээд цэрэг хялан харснаа. Та яасан хүн бэ? Цэргүүдээ боддоггүй дарга биш гэж чанхан хэлэхээр нь яаж чадсангүй. За тэгвэл манай цэргүүдэд арх барь гэчв. Пүүсний данжаад дахин мэхсгийн хүндэтгэл илэрхийлээд өрөөнөөс гарав. Цэрэг бэд чинь арх уух амгүй улс биш шүү дээ. Дарга нарын хувь бидэнд олддоггүй юм гэж түрүүчийн бүрээд хэлээд арх уух юмсан гэсэн янзтай хэл амаанд долоо. Удалгүй 2 хятад хэдэн баартай хар арх сонгон сормос ханхалсан хоол шинхэн халуун мантуу авчирч ширээн дээр тавихад сэргүүд дайран оржээ. Гиндэн хоол идэж хундаг арх уусны дараа авч явах 10 баар арх янжуур бэлтгийг данжаадаас хөсөв. Цэргүүд нь хоолоо амтрхан идэж авчирсан архийг нь дорн хөнтөрчөв. Гиндэн босож одоо явъя. Цэргийн улс хэтэртлэн ууж болохгүй. Харин хөмбөр нэг баар арх авч явна шүү. Түүнийг 100-ын даргад тушаана. Замдаа түүнээс хороосон байвал хатуу ярина гэж тушаав. Цэргүүд нь уусан архиндаа халцгааж тэндээс явах дургүй байсан ч гиндэн 10-ын дарга гэсэндээ нэг баар арх бариулан гарах гэж байтал хой данжаад арх авчир гэх дуугарлаа. Гайхан харвал 2 бүрээд цэрэг барьж байгаа баартай архиа хажуудаан тавьчихад ханзан дээр сууж харагдав. Гиндэнгийн дургүй хурж босоод гэж захирав. Дарга минь жаахан тогтож айл. Бэдэнд дахин ингэж наргих цаг олдохгүй шүү. Яарад байвал та төрүүлээд явж болно гэж тэр бүрээдийн нэг нь хэлбэл бусад бүрээд цэргүүд их л ойшоосон янзтай толгой дохиод авч явах архиа ханын дагуу эгнүүлэн тавиад сууцгаав. Гиндэн энэ дураар хэдэн бүрээдийг загнаад ч дийлэхгүйгээ мэдэж арга ивээр үзхэн дээр гэж бодоод худал инээмсэглэн нэрэ бэд чинь удалгүй дайнд мордох болохоор ийм завшаан олдохгүй бизээ. Харин баг шиг уухгүй бол 100-ын дарга сүйдхийн гэв. Ачаарам ноёнд бэд уучраан гаргаж хэлэн. Тэр чин бэднийг бас хайрлан энэрх ёстой гэж нэг бүрээд хэлв. Та нарыг загнахгүй чигээсэн намайг гэж гинтэн хэлж гүйцээгүй байтал бэд даргыг хамгаална гэж нэг согтсон бүрээд цэрэг хэлн орооцолтон хэлснэ. Яй данжаад гэж дахин хашгирлаа. Данжаад яаран сандран орж ирвэл гиндэн түүнийг аргадангуй харж манай цэргүүд арх уухын дахиж өгөх арга байна уу гэвэл наадам гамингаса битгийгүй аваад дэргэж туша өгөхгүй бол гэд нэг бүрээд буугаа шүрэн авчаа. Данжаад годсран гарав. Авчирхын хооронд сүрдүүлээд яах нүмдэ гэж гиндэн хэлвэл буу шүрсэн бүрээд ханхалцсан. Эднийг айлгаж зөрдөлж байхгүй бол болдоггүй хүмүүс гэлээ. Данжаад 2 хүн дагуулсаар зөндөө олон ваар шилтэй арх авчирв. Сэргүүд нь тус бүрдээ нэг ваартай арх ханзалж өрсөлдөн ууцгаав. Гиндэн сохтуу хэдэн зэрэг арай хийж пүүснээс гаргаж аваад харан өдөө явж байхдаа
таних хүн дайралтах үйл гэж завнан хажуугаар өнгөрөх хүмүүсийн нүрэгч ихцлэн харсангүй. Тэр өдрийн орой Гиндэнгийн 11 Монгол цэрэг гадаа уулзаад ийш тийш хулмалцсан харснаа. Гиндэнгаа та сайн хүн шиг байна. Би энэ цагаан намын цэрэгийг богд гэгэнийг хар хятадын шоронгоос гаргаж Монгол гүрнийг аварсан ачтай тустай улс гэж санаад л дагаж яваа юм. Тэгсэн эд чинь хүний үнэргүй дээрэмчд юм. Өнөөдөр пүүсээс арх дээрэмтлээ. Маргааш эзнийг нь алаад эд хөрөнгийг нь авчир гэх нь байна. Эндээс л оргох юмсан гэлээ. Энэ цэрэг бол саяхан өөр зуутаас шилжиж ирсэн Гиндэнгийн сайн танихгүй цэрэг нь байжээ. Гинтэн түүнийг янз туршиж байна уу гэж сэжиглэн хараад та ийм их хэлэхтэн айхгүй байна уу? Би баруун Жанжиндан үнэж 10-ны дарга хүн шүү гэвэл тэр хүний нүдэнд айсан байдал илрэн гэсэн чи та чинь Монгол хүн шүү дээ. Монгол ах дүүгийнхэн өдөөс буу шагаахан шиг байна. Та намайг баруун Жанжиндан барьж өгвөл өг. Би эндээс явахтаа л явна гэлээ. Гинтэн түүнийг удтал харж байснаа оргож босож болно. Таныг орглоо гэж би хэнд ч хэлэхгүй. Гэхдээ яарвал даарна гэж үг байдгийм шүү. Байдлыг жаахан харзанхан дээр биш үү гэвэл тэр хүний царай ялдамхан болж танд итгэж болно гэж манай нутгийн нэг цэрэг хэлсэн юм. Тэгээд л би энхүү аимшиггүй ам нээсэм нь онлоо. Над шиг төөрөлдөж мөнгөнсөн хүчин давтаад цагааныхныг дагаж яваа хүн олон биш үү. Гэхдээ олон хүн сайнтай муутай ой мод урттай богинтой гэдэг. Манай аравдын дөрвөн бүрээд болж шийдчихсэн дээрэмчэд бололтой юм. Наад 5 Монгол нь яах вэ? Над шиг л юм бодож явдаг бололтой гэв. Хүн бүрийг над шиг итгэж болохгүй шүү дээ. Тэр ч тэгэлгүй яах вэ? Та тэгээд хэзээ оргох гэж байна? Харин юу ч гэсэн тантай л уулзаж асуу гэж манай нутгийн хүн хэлсэн юм. Өөрөө л мэдтээ. Гэхдээ байдлыг нь жаал харах юм биш үү гэж би хэлсэн шүү дээ. Таны үгийг дагая. Тэр цэрэг өөр юм ярьсангүй явжээ. Гинтэн хашаан доторх хураасан түлэн дээр гарч суулаа. Хаврын нар хүрээний тоос шороо утаа манангаас цухтаасан юм шиг сонгон хайрхны шилээр шингэв. Гинтэн түлэн дээр инхүү сууж байхдаа ойролцоох байшинд Очиро Батуев хоёр өдрийн авчирч өгсөн архийг үзээлэн чанга хашгишгийг сонслоо. Саяын цэрэг миний итгэж санал бодлоо ярьсан нөхдийн нэгтэй нь уулзсан байх та. Хэр миний янзыг үзэж яваа бол би онц юмч хэлээгүй шүү дээ. Харин үнэн санаанаасаа цагааных нь дургуутсаж байгаа хүн нэг ч гэсэн эдний гараас мултарч байвал сайнсан. Уулзаж ярилцсан хүмүүс маань одоохол оргож босъё гэх юм. Хэрв тэд оргочих бол маргааш л гэхэд орны хүнийг нь хөөгөөд ирнэ. Аян дайнд мордсон хойно оргох юм бол оройг нь олох гэж сандрана. Бас цэргийн зохион байгуулалт нэвдэрч замбраагаан алдана. Тэгэхээр оргох гэсэн хүмүүсийг яаран явуулахын хэрэггүй юм. Эдих яагтын зүг хөдөлбөл замаас нь л оргуулад байдаг хэрэг. Манай зуутын тэн хангасан монголчууд шүү дээ. Тэднийг яг байлдаанд орох гэж байхад нь оргуулчих бол зуут маань сарнин бутарч Очиро Батуев хоёр амаараа шороо өмхнэ гэсэн үг. Энэ Очировч тун аюултай итгээд юм. Оросын хувьсгалаас зүхтэж гарсан олончуудад айн тулаанд орж долоо шархтсан чон шиг болсон хаширмуу санаатай хүн бололтой. Харин энэ Батуев гэж учир нь олдохгүй хүн юм. Монгол хүн шиг л санагдаад байна. Аль Монгол шиг болсон бурайд халимг хүнийг тэргэхв. Эргэж буцашгүй цагааны сурталд автсан хүн бололтой. Хүн алхаа юм чинээнд бодохгүй хатуу чанга зоригтой бас моринд ч тун гарамгай хүн юм а. Түүний хэлэн харч ёстой эр хүний унаада. Гал шарын унаг хурдан сайн л гэдэг. Тэнд ийм сайхан аргамга байхгүй шүү. Би олон газар тэнэж янз бүрийн морь унаж идэлж үзлээ. Ийм гайхамшигтай морийг ер үзээгүй санагдана. Ийм сайхан морьтой зоригтой ирж дайн тулаанд гарч өгнө дөө. Эрстэс зоримог ийм хүн хаашаач холбороход амархан байдагсан. Монгол биш ч гэсэн Монгол цусны хүн байна. Эвтэйхэн оролдоод үзвэл наашаа ирэх юм биш байгаа. Би
Аминдаа осолтой юм хийх гэж байна уу? Ямар ч гэсэн яран оролдож болохгүй. Нэлээд ултайхан аль нэг эгзгийг нь тааруулахгүй бол толгой цустаж мэднэ. Ийм хүн манай талд орвол тунж хэрэгтэй дээ. Гиндэн ийхүү бодоод босоход нэгэнт үдэш болсон байлаа. Морин хороо байрлсан Хуарангийн хэдэн шавар байшингийн цонхоор гэрэл улалзна. Гадаа зэврэн тул нэгчхэн байсангүй. Гиндэн байруудаа явхдаа хэдэн буудуулж цаазлуулсан улаан орсыг булсан овгор шорооны дэрэгдүр өнгөрч хөөр хиймэн яагаад гиндэж осолдсон бол доо. Дайсны дунд над шиг ажиллаж байсан бизээ гэж бодоод цааш алхтал байшингийн сүүдэрт хэдэн хүний бараан дүр сүмэлцгээр нь зог тусав. Ар хаагтад ардын нам байгуулагдсан гин. Тэр ардын намын цэрэг хаагтад орогнож байсан олон мянган чамдрууг даран соноосон гин гэж сонгодуу дуутай хүн ярихаар гиндэн baаш нь алж зогслоо. Тийм үү, юутай сони. Ардын намаас төмөнд тунхаглан зарлах бичиг гэдэл энэ хүрээний гудамж зээлэр зөндөө наасныг хүрээний хийх сонирхон уйссан гин. Цагаан намын цэргийн туршуулууд тэр бичиг наасан хүнийг олох гэдэл өдөр шөнөгүй давхиад байгаа гин. Басал сони юм байна. Тэр ардын нам гэдэг чинь чухамдаа юу юм бол доо? Ард төмөнд эрх чөлөө олгох ариун зорилготой улс юм баха. Энэ цагааны чи гуйлан цухаж байх шивдэ ёстой л дээрэмчд юм. Хүрээ хорогч баллаж байна да. Бид ч гоё сайхан үгэнд хууртаад л энэ шүү дээ. Юу хэлж цэрэгт элсүүллээ дээ. Ястой тийм. Монгол улсыг гамингийн дарлалаас ангижруулж, бурхан шашныг мандуулж мөхсөн төрийг сэргэн хүн ардын эрх чөлөөг бадаруулна гэдэл. Тэгсэн чинь улс гэрээг минь тонон дээрэмдэж угсаа үндсийг минь улан баллах нь. Эндээс л хурдхан шиг зайлах юмсан. Лавл 4-5 хүн ингэж ярилцсанаа цааш байшингийн булан тойрч алга боллоо. Гинтэн иймэг сонсоод их л баярлаж. Манай Монгол цэргүүдч төөрч мөнгөнөж яваагаа мэджил байгаа юм байна. Ардын намын ач тус гаминг ялсан тухай дуулж сонсчээ. Бүгдээрээ санал нэгдэн босох юм бол барооны цэргийгч бардаагаар ялна да. Байлдахгүй юмаа гэхэд зэр зэвсгэн аваад гэр гертэн харвал эдний хүч сольдож байлдах чадваргүй болно. Би хүн бүртээ уулзаж санал бодлыг нь сонсон гэвэл мөддө барахгүй. Хаширлаж болгоомжлоод л тун цөөн хүнтэй ярилцсан. Зөв санаатай хүмүүс олон байгаа юм байна. Одоохон зөрөгтэй үзхэн чухал боллоо. Нөхдөөрөө дамжуулан ярилцах нь ч ашигтай. Гэж бодоод байрандаач орсонгүй Монгол цэргүүдийн байгаа байраар оръё гэж шийдээд захын байшингийн хаалгыг зөрөгтэйхэн татаж орлоо. Тэнд байсан хэдэн Монгол цэрэг гаднаас орж исэн хүнийг төдийл хайхрах шинжгүй дэмбэдэн шуугилдаж байлаа. За 10-ны даамал гиндэн зам морлон ирлээ гэж нэг хүн чанхан хэлбэл дэмбэдэж байсан хүмүүс чимээгүй болж эргэн харцгаа. Ямар сонин хүн бэ? За алив наашаа суугаад дуулж сонссон бүхнээ яриад байгаарай. Бодвол хуучин хашир цэрэг биднийг баярлуулах гэж л яваа биз гэж нэг цэрэг олон үг боллоо. Гинтэн тэдний дунд сууж сонин юм чихэл байна. Та нар сонсоо биз дээ. Ардын нам гээ чим би болж ар хягт хотод байсан амин цэргийг даран сөнөөсөн гинэ гэвэл цэргүүд тойрон шавж харин тийм юм сонслоо. Үнэн юм уу? Чи биднийг бодоход олон газар явж октор бууны дуу сонссон хүн байна. Тэр тухай тодорхойхон шиг ярьж өгөөч гэж нэг цэрэг хэлв. Гинтэн тэнд байгаа арваад цэрэгийг хоромхон зур харахтаа итгэж боломгүй хүн байна уу гэж харсан боловч өнөөдөртөө бусдаас сонссон мэтээр л ардын намын тухай ярих нь зүйтэй гэж бодоод Мэнэ дуулсан чи та бүхний сонссноос илүү юм алга гэлээ. Муу сан гамингууд бүр одорч байсан юм. Тонлох цаг нь болоод л тэгж байжээ гэж нэг хижээлэр өгүүлэхэд энэ цагаагч нь дахиад жилж хөл өмэнтэй дайн дажинтай гэж богдын лүндэнд байдаг юм гэдэг шүү. Бид одоо өдөр бүр л дайдах сургууль хийгээд байдаг. Гамин сүнсэн бол хинтэйгээ дайдах юм бол гэж өөр нэг цэрэг хэлэхээр нь гиндэн янз туршиж тэр ардын намынхантай дайдах юм байлгүй дээ гэчихв. Саяын хүний нүд том болж дүрлийн харснаа. Юу гинэхөө ардын намтай байлдах гэж үү? Тэр чинь Монгол хүн биш үү?
гэлээ. Бурхан гончиг сум маань Монгол ах дүү өвөр хоорондоо дайтаж цусан урсгалцах гэж юу? Тэгвэл та минь эртхэн шиг эндээс оргож орон гэрэн бараадий гэж түрүүчийн хижээлэр хэлээд өндөлцөв. Үнэхээр тийм бол шаламхал оргий гэж өөр нэг цэрэг хэллээ. Үгүй байлгүй дээ. Энэ баруун жанжинчин гамингаас л манай Монголыг аврах гэж ирсэн юм гэнлээ. Гаминг хүрээнээс бид хөөж зайлуулсан. Зүхтаасан гамин Хяагт хотод үүрлээд дайн тулаан хийх гэж байгааг нь мэдээд түүнтэй л дайдах гэж сургуул хийлгэж байсан биз. Хяагтад байгаа гаминг ардын намын цэрэг даран сөнөнсөн бол баруун жанжин цэргэн аваад нутагтаа буцах байлгүй гэж нэг цэрэг мэдэмхийрэн хэлбэл гинтэн бодол болж байснаа. Харин гэм баруун жанжин цэргэн аваад нутг руугаан буцах юм бол бид гэр гэртээ харина гэж болгоомжлон өгөөлөв. Яавч тийм биш. Эд чинь газар нутагтаа багтаж шингэхэн болоод манай Монголд ирсэн юм гэдэг шүү. Нутагт нь хувьсгал юм гэж гарч улаан цагаан гээсэн 2 хэсэг болсон юм гэнлээ. Улаан Оросдоо хөөгдсөн цагаан цэргийнхэн манай энд төр байж цэрэг зэвсгэн зузаалж аваад улаан Оросдоогоо байлдах юм гэж нэг бүрээд цэрэг ярьж байсан гэж булан цууга түрүүнээс хойш яриа чагнан суусан нэг хүн хэлв. Гинтэн тэр хүн өд харснаа. Би ч бас тийм үг сонссон байна гэчв. За тэгвэл гар цаггүй ардын намынхантай дайдна гэсэн үг. Тэр ардын нам гэдэг чинь улаан Оросдоо сөлбөлдсөн юм гэнлээ. Тэндээс цэрэг зэвсгийн тусламж авсан юм гэдэг шүү гэж нэг хүн хэлв. Бүр уучраан олхон байжхлаа. Улаан Орос солгийн ардын хамлагын Тэд чинь тэгээд нэг юм уу гэж хижээлэр асуувал булан цуугаа хүн ер хард сэрдсэн янзгүйгээр Улаан Орос гэдэг чинь Баатар цагаан хаанаа авч хаяад ардын эрхтэй засаг төрөө байгуулж харцад орд ардууд хүний зэрэгтэй инх тух амьдрах сайн цагийг бий болгож байгаа юм. Харин энэ цагаан намынхан бол хуучин засаг төрөө эргүүлэн авах гэж байлдаж байгаа дамшгууд. Гэлээж Улаан Орос нь их хүчрхэг юм гин. Энэ муусан цагааныхан хизээч дийлэхгүй. Манай ардын намын цэрэг бол эх орноосоо гамин цагаан намын хулгай нарыг хөөн зайлуулж мөн ардын эрхтэй засаг төрөө байгуулж харц ард бидэнд эрх чөлөө олгох гэж тэмцэж байгаа юм. Улаан Орос ардын нам хоёрын бодол зорилго яг таарч байгаа учраас барууныхан Улаан Оростой тулдахад ардын намын цэрэг наан нь хөндлөдөж байгаа болохоор зайлшгүй тэдэнтэй байлдаж таарна гэв. Чи яасан аймаар юм ярьдаг юм. Цагааныхан сонсвол сүйдхийн гэж гиндэн хэлбэл тэр хүн ер тоосон шинжгүй. Энд чинь дандаа Монгол ах トゥ нар мань байна. Намаа хэн барьж өгөх юм? Инхээр нөхөд минь эртхэн шиг л орон гэрэн бараатцгаая. Үгүй бол ардын намын цэрэгтэй нийлхийг бод гэхэд хүмүүсийн нүүрэнд илт эргэлзэн гайх байдал илрэв. Хаа мэдэхгүй да. Тэр улаан гэдэг чинь бурхан шашнаа устгасан буруу номын улс гэж дуулдах юм гэж хижээлэр хэлээд санаа алдлаа. Хөдөлт суурхаж байгаа юм. Сүхбаатар тэргүүтэй ардын намын 7 хүн Улаан Оросоос тусламж гуйхаар явахдаа богдын тамхтай бичиг авч явсан гэдэг шүү гэж өнөө зоримгэр хэлв. Гинтэн тэнд байгаа хүмүүсийг толгой дараалан харснаа. Та бүхний ярьж байгаа бүгд л үнэн. Гэхдээ улаан гэдэг чинь бурхан шашнаа устгадаг инээ тэрэ гэдэл хэлцээд байгаа нь худалд цууг л дээ. Монгол ах トゥ бид өвөр хоорондоо эвтэй ийтэй санал бодлоо нууж хаалгүй ярилцаж байх нь сайхан юм байна. Та нарын ярьсныг сонсоод миний сэтгэл хөдлөн баярлаж байна. Үнэн дээр энэ цагаан намын цэрэг Монголын ард түмэнд гайг аимшигт тарихаас биш аз жаргал эрх чөлөө авчираагүй шүү дээ. Та бүхэн санаж бодож явдгаа хэн хүнд хамаагүй ярьсны хэрэггүй биз. Газраас цугласан энэ олон аавын хүүхдүүдийн дотор янз бүрийн бодолтой хүмүүс байгаа шүү дээ гэж хэлээд босоход жоохом амаал хаймхиж явснан дээр гэж хижээлэр түүнийг дэмжив. Гэнтэн за 2 хоногийн өмнө Монгол цэргүүдийн суугаа захын байшинд Арбат хүнтэй ярихад санаж бодсноо нууж хаалгүй ярьж байсан зорим гэртээ уулзах санаатай байсан боловч нэг л эвэн таарсангүй. Өнгөрсөн 2 хоног Очеро Батоев 2 100-тасаа бараг холдсонгүй. Өглөөнөөс эхлэн үдэш болтол буудлагын сургууль хийлгэж юм бол аравтын хэдэн даргаан дуудаж аашилж зандарч байжээ.
Зуутын дарга туслах хоёр олон хоног бараанч харагдахгүй хүрээ хороо хэсэж арх авгаа эргүүлээд алга болчихдог байсан учраас цэргүүд нь хийх чимгүй сайхан байдаг нь гинт ийхүү хомигдож эсэж ядартлаа модон бай буудаж бас багтарч өгтлээ гүйлгдэг болсонд хин хөнгөө гайхаж байсан юм. Манай хоёр даамал ягаад ийм ууртай ширүүн болчихов гэж гинтэн 10-ны дарга бурайд цэргээс асуувал баруун жанжин удахгүй манай хороонд ирж цэргүүдийн байлдааны бэлтгэлийг шалгах юм гин гэжээ. Ганцхан очирын зуутч биш бусад зуут суман мөн л ийхүү сургууль хийж байсан нь баруун ирнэ гэдэг ортой ажээ гэж гинтэн боджээ. Өнөөдөр юу болсныг бүү мэд. Цэргүүдийг эртхэн амраах болов. Гинтэн 10 цэргээ байранд нь оруулж хаад захын байшин руу явлаа. Өнөө цэрэгтэй цэм уулзахыг бодож байсан ч тааралдахгүй болохоор шууд байранд нь очие гэж боджээ. Тэр байшинд орвол танил хэдэн цэргэн саяхан сургуулиас ирсэн бололтой цайлцсуулаа. За гэнтэн даамал цай зоогол гэж хижээлэр хэлээд модон аяганд дүүрэн халуун цай хийж өглөө. Гэнтэн түүний дэргэд сууж аягтаа цайг тосон авч хэд сорсноо. Сүүлийн 2 өдөрч цэргийн сургууль хийгээд чөлөөж ховор байлаа шүү. Яагаад ингэж чангарав да гэвэл өнөө яриад байсан дайнда явах гэж байгаа юм байлгүй. Бас манай зуутаас 10-аад хүн оргоод алга болчихсон. Тэгээд л улам чангарч байгаа байлгүй гэж хижээлхэн хэлв. Гинтэн ийм үг сонсоод гайхан тэнд байгаа хүмүүсийг толгой дараалан харвал лавл өнөөх зөрөгтөөр алга байлаа. Оргосон гинэ. Зөрөгтэй аавын хүүхдүүд юм да. Танаа байрнаас арай яваагүй вэзтэй гэж гинтэн асуув. Хижээл цайгаа амтрхан ойчих зур 2 хүн алга болсон. Хэдэн ардын нам улаан Орсын тухай айж зовлгүй яриад байсан хүн л хэдэн хүн дагуулад алга болчих шиг боллоо гэв. Тэгээд та нарыг яасан ч үгүй юу? 100-аас 10-аад хүн оргосон гэдэл 2 өдрийн турш асууж байцааж бас бидний хизээ оргох гэж байна гэдэл баахан зовоолоо. Одоо оргосон хүн байвал барьж аваад дор нь бууднаа гэж загнасан. Танай зуутын даамал чинь орос хүн байхаа. Тийм ээ, манай зуутын ихэнх нь орос цэрэг шүү дээ. Тэр орсууд морь унаж чаддгүй мó дандаа явдаг. Тэгээд бидэнд ч бас морь байхгүй. Нутгаас унаж ирсэн морьдыг минь хуу хамаад явчихсан. Манай зуутыг явган зуут гэдэг юм. Дайнд явган л манархах байх та. Гинтэн тэр хүнтэй ийн хідэн үг солиод цааш нь юм ярихыг хүссэнгүй бушуухан гадаа гарчээ. Үүнхээр зөрөгтэй юм да. За яах вэ? Тийм задгаа амтай гинэн хүн энд удсан бол баригдаж сүйд болох байсан юм. Эртхэн явсан дээр. Монгол цэргүүд оргосон болохоор л эднүүс ингэж ширүүлж биднээс хараа салгахаа байж л дээ гэж бодоод байруудаа явлаа. Зарим зуут сумангийн цэргүүд хашаан дотор бөөнбөөнөрөн жагсаж хөл гарын сургууль хийж байна. Очиров Батуев хоёр байрнаасаа гараад ирэхээр гинтэн тэднээс тухтаасхих санаатай хурдан алхтал гинтэн гэж Очиров дуудлаа. Эргэж харвал нааш эргэж байгаа бололтой хуруу гараад оглоо. Гинтэн яарамгүй алхсаар дэрэгдэн очвол Очиров муухай харж чи яасан удаан хөдөлнөв? Цэргийн хүн даргаан дуутахад ийм хөшүүн байж болдго юм уу гэж зандрав. Гинтэн цэргийн дүрмийг бодож хөлөө хавсар номхон зогсож дараах үгийг нь хүлээв. Чи 10-тан аваад яв гэхээр гинтэнгийн зүрх пал хийж дахиад л хятадын пүүс дээрэмтгэн гэж санаад яаж зайлъя да гэж бодтол арх ягтаас зүхтаасан гамингийн олон мянган цэрэг хүрээ чиглээд ирж яваа мэдээ авсан. Хорооны дарга танаа 10-тыг өнөө шөндөө хүрээнээс баруун хоошоо явж нааширж яваа гамингийн цэрэг жухам хаан байгааг мэдж эргэж тушаасан. Маргааш орой буцаж ярих хэрэгтэй гэж тушаалаа. Ноён даамал мэдлээ гэд гинди ёслоо. Хорооны агт хүрээний баруун хойно толгойд гэдэг газар бэ. Одоохон тийш нэг цэрэг явуулж морьдан авчираад шүн дунд гэхэд хөдөлсөн байх хэрэгтэй гэж Очиров дахин тушаажээ. Гинтэн байрандаа яаран хурч ирээд дуршуулд явах тухайгаа ярьж агт руу нэг цэрэг явуулав. Шүн дунд өнгөрч байхад гинтэнгийн 10-т хүрээнээс баруун тийш хөдлөв. 17 дугаар хэсэг төгсөв.